За бүгдээрээс энэ үү миний дараагийн бичлэг тавьдаамаар л. За би болохоор энэ удаагийнхаа бичлэгээр герман хэл сурахад үнэхээр хэцүү хэлүү. Би өөрөө герман хэлийг хэрхэн сурч яваа вэ гэдэг тухай товчхон ярих гэж бодсон. Хэл сурахад ямар асуудлууд байсан бэ? Би өөрөө ямар алдаанууд гаргаж ирсэн бэ гэдэг талаар эхлээд ярив. Би англи хэлийг, хятад хэлийг, солонгос хэлийг ерөөхдөө сурах гэж үзчихсэн. Гэтэ бүгдээрээ бүтлгүй болсон. Үнэхээр бүтлгүй байсан. Тэгээд миний ерөөхдөө амжилттай арай гайгүй сурж явж байгаа хэл болохоор герман хэл байгаа байхгүй. Англи хэлэн дээр би ямар алдаа гаргаж ирсэн бэ гэхээр би англи хэлийг хийх гээд ингээд ширээн дээрээ төвтөр номоо дэлгээ сууж байхдаа би зүгээр интернетээр хэрхэн англи хэлийг хурдан сурах вэ? Хэрхэн хэл хурдан сурах вэ гэдэг бичлэгнүүдийг би маш ихээр үздэг байсан. Тэгээд би хичээлээ хийж авах ёстой 3-4 цагтаа зүгээр л тэр бичлэгийг үзээд ингээ зүгээр өнгөрөөчдөг гэсэн баггүй юу? Тэгэхэр чин зүгээр л зорилгоо тодорхойл, хөгжим, хоббитойгоо хоолой, ном унш гэх мэтчлэн ингээд сонирхолтой санаанууд орж ирж байгаа. Гэтэ тэр санаануудыг үр дүнтэйгээр хэрэгжүүлэхгүй бол би 1000 интернетээс хэрхэн хэл сурах вэ гэж хайгаад ч би хизээс сурч чадахгүй байхгүй. Яг тэрнтэй адилхан надад бол англи хэл дээр, хятад хэл дээр, солонгос хэл дээр яг иймэрхүү зүйлсүүд тохиолдож байсан. Маш гонигтай. Тэгээд би амар олон ингээд үе шатуудыг даваад яг надад энэ хоёр арга л надад яг үр дүнтэй юм биш үү гэдэг би хоёр аргыг олсон. Тэр нь юу байсан бэ гэхээр нэгт нь зүгээр л хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хэл сурахад цаг хугацаа шаардах юм байна гэдэг. Хэл гэхэлтгүү ерөөхдөө боловсролын үйл явц чинь өөрөө маш урт удаан цаг хугацааг шаарддаг. Яг тэрнтэй адилхан би өнөөдөр нэг хэлийг үзээд би өнөөдөр жоохон хичээж ийснаа би маргааш өглөө төгс ярина. Би маргааш өглөө мундаг герман хэлтэй англи хэлтэй болно гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ дээр 2 сарын дараа, 3 сарын дараа, 1 жилийн дараа гэдэг тодорхой цаг хугацаанаас үл хамаарсан зорилго тавь сурах хэрэгтэй юм байна гэж үйл бодсон. Тэгэхээр хэл сурахад маш их хугацаа шаардах юм байна. Тэгээд цаг хугацаанаас үл хамааран хэл сурна гэдэг бол миний гичээл зүтгэлтэй холбоотой юм байна гэдэг зүйлийг ойлгосон гэх юм уу? Бид нар болохоор хэл сурахдаа илүү цаг хугацаатай холбоотой байдаг. Би 6 жил хичээж, би 6 сар л хичээж юм бол, би 2 сар хичээж юм бол би хэл сурах гээд байна. Би мундаг ярьдаг болчихно гэж бодоод тэгээ 2 сар юм уу, эсвэл 14 хоног юм уу, эсвэл 6 сар ингээд хийгээд ямар ч үр дүн гарахгүй болохоор шантарчдаг. Oh god би чадахгүй мэн. Гэт яг ингээд шантарчдаг. Тэгэхээр хэл сурах үйл явц чинь цаг хугацаа гэхээсээ илүүтэй яг үндэлгээд хичээл зүтгэлтэй тэг хэр үр дүнтэй хийж байгаагаас хамаарна гэдгийг ойлгосон. Миний хувьд бол эхнийх нь бол энэ байсан. Хоёрт нь болохоор зүгээр л хийж эхлэх. Хичээлээ хийх гээд дэлгэцэн, төвтөр номоо дэлгэцэн ингээ байгаа үедээ зүгээр л хичээлээ хийж эхлэх хэрэгтэй байгаа байхгүй. Хуцаа оролдоод, эсвэл хальтын мэдээл, эсвэл интернетээс хэрхэн хэл хурдан сурах уу гэж одоо над чиг янз бүрийн юм хайгаад тэгэлгүйгээр зүгээр л яг хийж эхлэх хэрэгтэй. Хийж эхлэхдээ яг үр дүнтэй хийж эхлэх. Надад бол энэ хоёр арга л маш чухал байсан. За, үр дүнтэй хийж эхлэхдээ юу нөлөөлсөн бэ гэхээр жишээ нь би ном уншихдаа өмнө нь би ингээд ном уншихдаа зүгээр л ерөөхдөө ингэж байгаа юм байна да гэд ингээд гүйлгээд уншчихдаг байсан байхгүй юу? Одоо болохоор тэгэлгүйгээр яг нэг өгүүлбэр байгаа бол нэг өгүүлбэр дээр тэр өгүүлбэрийг бүтэн гараас гаргана. Үйл үг нь ямар үйл үг байгаа, нэр үг нь ямар нэр үг байгаа. Тэг ярмайлч артикл хүйстэй холбоо явчин хүйс нь ямар юм гэд тэр бүтэн өгүүлбэрийг хідэн талаас нь шинжилээд ойлгохгүй байгаа бол бүтэн ойлгоод дүрмийн хүртэл ойлгоод энэ дээр ийм дүрм байсан юм байна штэ. Энэ үг нь ингэж байгаа юм байна. Ингэж ашигладаг юм байна. Энэ үйл үг нь өнгөрсөн цаг дээр ирээдүйн цаг дээр ийм байд юм байна гэд бүтэн тэр өгүүлбэрийг бүр цаад талд нь гартал өөртөө шингээгээд авчина. Тэгээд ирэхээр хүн одоо 2-3 сар, 1 сарын дараа ярианы баялаг өөрчлөгдөн, үгийн сан нэмэгдэн гэх мэтчлэнгээр
ингээд ахис твшил бол гардыг мэлээ. Над дээр гарсан бол үр дүн ийм байгаа. Тэгээд дараагийнх нь болохоор шинэ үгнүүдээ хэрхэн чэйжилдэг вэ гэдэг зүйл байна. За гэхдээ би ер нь өөрөө би тийм амар хичээл зүтгэлтэй хүн бол биш. Гэхдээ надаа YouTube хийдэг уянгагийн үг надад баян санаанд ордог. Тэр нь болохоор чамайг хамгийн ад жаргалтай болох зүйл бол чиний ахис твшил, чиний өөрчлөгдөж байгаа байдал. Гэтэ тэр өөрчлөгдөж байгаа байдал чинь сайнаар өөрчлөгдөж байгаа байдал гэсэн тийм утгатай үг би YouTube бичлэгийг үзээд сонсч ирсэн байхгүй юу? Тэр нь болохоор чи ингээд найзуудтайгаа шоудаад ууж идээд чи гуниглаад ингээд ууж идээд ингээд бүжиглээд ингээд явсан ч яг үндэл гэж чамайг чин сэтгэлээс ингээд аж аргалтай болохгүй. Би ихтэй энийг амар үнэн гэж боддог. Хамгийн их намайг аж аргалтай болгох, бидрийг аж аргалтай болгох зүйл бол миний ахиц твшил. Би өчигдрийнхөө мэндээс өнөөдөр би илүү сайн байгаа байдал би тэгж боддог заяа. Тийм болохоор би зүгээр л хичээлээ сайн хийхийг, хилээ улам сайжруулахыг ер нь хичээдэг л хүн. Тэрнээс л амар хичээл сэтгэлтэй хүн бол ерөөсөө биш заяа. За, тэгэхээр би герман хэлний үгнүүдийг ерөөхдөө би 2 сараас хойш энэ аргыг ашигласан. Тэгээ яаж хийж байгаа вэ гэхээр би ном уушин, эсвэл YouTube-ийн бичлэг үзнэ, эсвэл энэ тэн дээр ингээд жижигхэн рейс үзээд нэг гоё үгнүүд чийжилж авна штэ. Тэгээ тэр үгнүүдээ ингээд дэвтэр дээрээ биччихдэг. Тэгээ нэг ийм дэвтэртэй болох нь. Тэгээ энэ дэвтэр дээрээ бичээд авчна. Ингээд бичээд авчингуудлаа энийга өнгөрсөн ирээдүй цаг магтаа бүгдийг бичнэ. За одоо ингээд үгнүүдэд тодорхойлчоод за өнгөрсөн дээр одоо цаг дээр ингэж хуваард юм байна. Өнгөрсөн чинь 2 цаг байгаа тийм үү? Өнгөрсний 2 цаг дээр ингэж хуваардаг юм байна. За тэгэл өөр цаашаа дөрмүүдээ үзээд явчвал ирээдүйдээр яаж хуваард юм байна гэд бүх үйл үгэн дээр л зөвхөн заа. Үйл үгэн дээр ингэ биччихнэ. Тэгээд нэр үгэн дээр ч гэсэн ялгаагүй. Эн чин эр хүүстэй юм байна, им хүүстэй юм байна, сарм хүүстэй юм байна гэж бичээд тэгээд тий ялгалууд дээр яаж хуваарж байгаа, датив дээр, аккузатив дээр яаж хуваарж байгаа гэх мэтчлэн бүгдийг ингэ дэлгэрүүлээ биччихнэ. Тэгээ маргааш өглөө нь энэ номтойгоо найзлаа явах нь шүү дээ. Тэнгүүтлээ өглөө ингээд ярианд ашиглаж эхэлнэ гэсэн үг. За энэ арга болохоор яг нь ерөөхдөө орчинд нь ирсэн одоо германд ч юм уу яг тухайн хэл сурж байгаа хэлээр чинь ярьдаг орчинд байгаа хүмүүст илүү тохирох байж магадгүй. Ажил дээрээ ч юм уу хичээл дээрээ очиод тэр үгийг заавал ашиглана. Эсвэл болохгүй бол хэлэх хэрэгтэй. Би өчигдөр энэ үгийг чийжилсэн. Тэгээ энэ үгийг ингэж ашиглавал болох уу? Эсвэл өөр яаж ашиглах уу гэд өдөрт хамгийн багадаа 5 удаа тэр үгээ амнаас гаргана. Маш олон давтамжийн үрд хэр олон амнаасаа гаргаж байгаа чинь шалтгаалаад тэр үг чинь чиний урт хугацааны ой санамжид сууж өгнө. Тэгэхээр хэлийг бол зөнд нь ингээд орчинд нь ирсэн чинь ингэсэж байгаа сурандаа гэдэг зүйл бол ерөөсөй байхгүй юм шиг бол надад санагддаг. Тийм болохоор зүгээр өөрөө хичээх хэрэгтэй. Хичээхдээ яг үр дүнтэйгээр угаасаа л би хийх юм чин, угаасаа би хий гэж бодож байгаа юм чин зүгээр үр дүнтэй хий, тултал нь хий, яг жинхэнэ гараасаа юм гаргая. Ядаж энэ өгүүлбэрээс би энэ хоёр үгийг ойлгоод авъя гэдэг зорилготой хийх юм бол хэл сурах тийм хэцүү биш юм шиг надад бол санагдсан. Тэгэхээр чи герман хэлийг сурахад хэцүү гэж бодож ивэл мэдээж герман хэл сурах хэцүү. Хэрвээ чи герман хэл сурахыг амархан гэж бодож ивэл герман хэл сурах амархан. Би яг тэгж бодсон. Аливаа бүх зүйл угаасаа бидний сэтгэл зүгээс хамаардаг. Окей. Хөгжлүүлээд бичлэгнүүд дээрээ болохоор герман хэлний артикл хүйснүүдийг яаж чийжлэх, ер нь ямар аргаар чийжлүүл илүү хурдан чийжлэх юм. Тэгээд зарим эргэлзээтэй дүрмийн талаар тиймэрхүү хичээлүүд оруулаад явъя гэж бодож байгаа. Тэгээд миний бичлэгтээ үргэлж хамтаагаарай. Баяртай.